За дахин төлөлтийн асуудал бол маш чухал асуудал. Тэгээ өнгөрсөн 4 жил бол энэ маш их замбраагүй, бодлогогүй явснаас маш олон иргэд тохирсон. Гэхдээ төрийн буруу бодлого замбраагүй ажиллагаанаас олж иргэд тохирч болохгүй шүү. Энэ иргэдийн хохирлыг барагдуулах ёстой шүү гэдгийг одоо яамтын сайд хотын дарга нарт хэлмээр байна. За дараа нь дахин төлөлтийн асуудал дээр сургууль цэцэрлэг нэлээд орхитой байдیں۔ Тэгэхээр энэ дээр сургууль цэцэрлэгүүдээ анхаарч яваарай. Намын мөрийн хөтөлбөр, хүүхд бүр цэцэрлэг одоо хөтөлбөр байгаа шүү гэдгийг бас нэг сануулж анхааруулъя гэж бодож байна. За 3 дугаарт инженерийн шугам жүлжээг шинжлэхгүй, өргөдөхгүйгээр энэ дахин төлөлтийн ажил явахгүй. Тэгэхээр энэ олон жилийн насжилттай энэ өндөр инженерийн шугам шилжээгээ яаж явуулъя, яаж хийдий гэж одоо төлөвлөж байгаа юм бэ гэж асуумаар байна. За дөрөвт нь даа хүрээ зах гэж миний тойрогт одоо манай Баян Зүрх зүрхт маш том зах байдаг. За түүнийг тойроод одоо 4-5 хорооны 9, 17, 24, 19 дэх хорооны иргэд амжиргаагаа залгаж одоо амьдрдаг ийм маш том худалдааны төвөө. За энийг бол сонгуулийн үеэр яриа явж байхад бол өнгөрсөн 4 жил энэ иргэд аж ахуйн нэгжил маш их төгшөртэй, маш их дарамтан доор одоо ажиллаж амьдарч ирсэн гэдгээ ярьдیں۔ Нүүлгэн суулгана, байхгүй болгоно, юмын хураан танана гэж. Тэгэхээр одоо ийм юм ярмааргүй байна. Тэгэхээр хотын дарга энэ дээр одоо ямар бодлого барьж байгаа юм бэ? Юу гэж төлөвлөж байгаа юм бэ гэдэг дээр тодорхой хариулт хамаар. Одоо ч гэсэн иргэд асууж байгаа. Хотын даргатай ч уулзах чадахгүй байна. Энэ дээр одоо та нар сонгуул дээр одоо нүүлэхгүй, суулгахгүй хотын зүүн талд одоо зүүн бүс шинэ төв нээн гэж ярьсан тэр чинь юу болж байна гэдэг ингээд биднээс байнга асууж байгаа. Тэгэхээр хотын дарга энэ дээр одоо зоригтой яг яах юм бэ гэдэг одоо энэ 50 гаруй мянган иргэн байгаа шүү. Тэгэхээр энийг бол одоо иргэд хариулт хүлээгээ сууж байгаа. Энэ дээр одоо та нэг тодорхой хариулт өгөөч гэдгийг одоо танаас хүсэх байна. За 5-т гэр хорооллын хөрсний бохирдол бол аюулын харанга дэлгэцээ. Өнөөдөр бид нар энэтэй анхаарахгүй бол болохгүй. 2011 онд хот нэг мөнгө гаргаж нийслэл хотын бүх бохирын цооног нүхийг аривдгасан. За энэ бол аюул чухал ажил болсон. Тэгэхээр энэ ажлыг одоо үргэлжлүүлж ажил болгож жил болгон энэ хөрсний бохирдолтой анхаараач гэж одоо хотын даргад хэлэх байна. За эцэст нь амгалан дулааны захиргааны станц ашиглалтанд орсон. За иргэд хүлээлттэй байгаа. Тэгээ энэ амгалан захиргааны станцыг тойрсон 19, 10, 8, 12, 17, 9, 24 дугаар хорооны иргэд аж ахуй нэгж хизээ дулаанд холбогдох вэ? Хизээ энэ ажил явах вэ гэдгийг одоо бас тодруулж хэлж өгөөч. Энэ жилийн одоо хотын төсөвт бас юм суусан юм байна уу? Төлөвлөсөн юм байна уу гэдгийг бас одоо тодорхой хариулаач гэж хүсэх байна. Баярлалаа. 82 дугаар микрофон. За хотын ерөнхий төлөвлөгөө бол 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө бол улсын их хурлаар батлагдсан байгаа. Энэ ерөнхий төлөвлөгөөний дагуу бид нар нэлээд хуульчлан баримталж явах ёстой юм баримтч батлагдсан учраас энэ хотын дахин төлөвлөлтөн дээр сургууль цэцэрлэгийн асуудал бүгдээрээ ингэ явж байгаа. Зөвхөн энэ дашрамдаас улсын хурлын гишүүд мэдээлэл өгөхөд бол засгийн газар дээр бол концессийн гэрээгээр Улаанбаатар хотод 31 сургуулийн асуудлыг шийдсэн байгаа. Бүгд найрамдах хятад улсын хөнгөлөлтөө зээлийн хөрөнгөөр бусдын тусламжаар 7 сургуулийн асуудал байгаа. За цэцэрлэгийн бас мөн 30-аад цэцэрлэгийн барилгын асуудал байж байгаа. Дээр нь нэмэх нь 72 бага сургууль цэцэрлэгийн зохицуулгыг бол Улаанбаатар хот барихаар ингэ шийдвэрлсэн байгаа. Ингээ энэ цэцэрлэгүүдээ бид нар хугацаанд бариад чадах юм бол намын мөрийн хөтөлбөрт биелэгдсэн зорилтууд бол биелэгдэх болцоотой. Бид нар бол Улаанбаатар хотын сургуулийг 2020 он гэхэд 2 ээлжинд шилжүүлнэ. Хороо бүхэн цэцэрлэгтэй борно гэсэн зорилт тавиад ажиллаж байгаа гэдгийг хэлэх байна. За инженерийн сугам шүлжээнд би нэг тоо хэлье гэж бодож байна Бацар гишүүнд. Бид нар энэ гэр хоолойн дахин төлөвлөлтийн өрөөнд 124 тэрбум төгрөгийн инженерийн сугам шүлжээг шинжлэх гэрээ байгуулагдсан. Эндээс хот бол 79 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийсэн. Одоо 44 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийгээд явж байгаа. За талбаруудад зарим нь 100% одоо ингээд инженерийн сугам шүлжээний ажлыг хийсэн байгаа. Тэгээ 80-70% та хамгийн багадаа гэхэд бол 43% энэ ажил нь явж байгаа. Тэгээ одоо цаашид бол бид нар яг энэ дахин төлөвлөлтийн 24 талбар дээр инженерийн сугам шүлжээг бүгдээр нь аваач өгөхөд бол 112 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа. Энийг бол бас засгийн газар дээр их хурл дээр яаж шийдэх ёстой гэж бодож байгаа. Хуучин бол энэ асуудлууд нөгөө бондын мөнгө болон хөгжлийн банкнаас санхүүжилт явж байгаа. Одоо энэ бүх их усүр тасарсан учраас хот дангаараа 112 тэрбум төгрөгийг гараад явахад бол хүндрэлтэй байгаа гэдгийг бас хэлье гэж бодож байна. За ер нь бол Бацар гишүүний санаа бол зөв. Бид нар энэ хавар одоо ингээ газар гисэн гут
Улаанбаатар хотын бүх гэр хорооллын одоо нойлыг ариутгахын ажлыг засаг даргын тодорхой хөрөнгөнөөс хөрөнгө гаргаж шийдвэрлэхээр ингээд шийдээд явж байгаа гэдгийг хэлье. За даа хүрээ захын хувьд бол даа хүрээ зах маань өөрөө та бүхний маань яриад байгаа энэ хотын хөрсний бохирдлын бас нэг гол их усүрээ. Тэнд бол одоо машины тос хөрсийг одоо энэ жорлонгоос илүү бохирдуулдаг маш хүчтэй химийн бодисуудаар маш бохирдогдсон байгаа. Ер нь бол биений барьж байгаа бодгол цаашдаа бол энэ автомашины томоохон захууд бол хотоос нүүлэх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ даа хүрээ захын асуудлыг бид нэр ярихдаа тэнд даа хүрээ зах дээр машин зардагаас гадна эргэн тойронд нь бол олон мянган эргэн хөдөлмөр эрхэлж байгаа учраас бид тэр хүмүүсийн эрх ашигын үүднээс бол шийдвэрлэнэ. Тийм учраас улсын их хурлын гишүүдтэйгээ засгийн газрын түвшинд сайн ярилцж ягаад үе шаттайгаар яаж шилжүүлэх үү, зүүн захтаа дахиад авчны бодлооны төв хаана төвлөрүүлэх үү гэсэн байдлаар бол ярилцъя гэж бодлоо. Даа хүрээг анх газрын зориулалтаар авахдаа бол орон сууц барина гэсэн зориулт авсан байлээ. Тэр зориулт нь өөрчлөгдөөгүй байгаа. Тийм учраас хэсэгсэн маягаар тэнд үйл ажиллагаа явуулдаг иргэд болон аж ахуйн нэгжийг хохироохгүйгээр асуудлыг шийднэ гэсэн байр суурьтай байгаа. Энэ дээр манай их хурлын гишүүд бас идэвхтэй оролцоорой гэж би хүсэх юм, баярлалаа. Оюун чимгшин асуулт асууя.